За өнөөдөр бидний хувьд бол монголчуудын хувьд боловсрал гэдэг зүйл бол одоо хамгийн чухал үн цэнтэй зүйлээ гэдгийг бол хүүхэд багчууд, залуус, эцэг эхчүүд маань бол одоо маш ойлгодог болсон сүүлийн жилүүдэд. Харин боловсролын одоо тойрсон асуудлууд, боловсролын яамны ажил үүрэг, боловсролын сайттай холбоотой одоо асуудлууд бол сүүлийн үед маш яригдж байна. За тэгэд энэ талаар тодруулга бас сайхан ярилцлага авъя, нэг үгүй бас дэлгэрэнгүй ярилцъя хэмээн энэ удаагийн зочноор бас Монсуудэр хэвлэлийн газрын захирал энх утгыгаа ураад сууж байна. За хоёлаа шууд л ерөнхийдөө яриагаа чөлөөтэй сайхан явуулъя. Тэгэд яг бодит үннийг одоо би энэ тойроод байгаа яам тойроод байгаа асуудлуудыг бас ярих гэж бодлоо. Ер нь маад бас тэгээд боловсролын одоо энэ сургалт систем, үнэлгээ, үнцэн өөрөө бас ямар шуухан яваад байгаа. Хүүхэд залуус бол сүүлийн үед бүгд л одоо хил устай болох боловсрол эзэмших те нийт бол одоо тэрийг бол аягүй сайн ойлгодог болоод байгаа ш сүүлийн жилд. Энэ боловсрол ямар хүнд одоо хэрэгтэй зүйл вэ гэдгийг одоо мэддэг болоод байгаа. Гэтэл манай одоо сургалтын систем, энэ сурах бичиг, ээж тойрсон асуудлууд. За тэгээд сүүлийн үед одоо гинтл одоо юун Наранбаяр болвоо гэмээр л одоо сайттай холбоотой боловсролын яамны сайттай холбоотой асуудлууд их гарлаа. Засаг унсан боловч одоо хэдхэн одоо сайт бол ерөнхийдөө өөрсдийн суудал дээрээ үлдсэн тий Наранбаярыг одоо буцаагаад улираагаад одоо суудал дээрээ боловсролын яамны суудал дээр үлдсэн. За ах нь очоод тамб тэмдгийг буцаагаад аваад өглөөч гэж одоо хитмас харж ярьж байгаа энэ асуудлууд байна. Тэгээд би танаас хамгийн ихэнд ерөөсөө сүлд ингэж асууя гэж бодлоо. Ерөнхийдөө энэ боловсролыг тойрсон асуудлууд сүүлийн үед маш их гарч байгаатай холбогдуулаад юун гинт одоо Наранбаяр болоо явчихваа. За би түрүү чиний үгийнхээ хинт хэлсэн боловсрол хамгийн чухал гэж хүн болгонд гэж ярьдаг. За ялангуяа улс төрчид бүр их ярьдаг. Тэ өөрөө мэдэн штэ. Боловсрол эрүүл мэндийн салбараас одоо гадна тэ хамгийн чухал нь одоо боловсрол эрүүл мэндийн салбараас гадна гэж ирээд дараа нь хамгийн чухал асуудал ярьдаг. Тэ уулуурхаа ярьдаг. Халамжаа ярьдаг, сонгуулаа ярьдаг. Тэгэхээр энэ бол одоо боловсрол эрүүл мэндийн салбар хамгийн чухал гэсэн үг ерөөсөө биш. Зүгээр энийг ингээ шаблон болгоод тэрний хойно байгаа асуудлууд нь дандаа чухал болдог. Тийм учраас тэрэнд итгэж болохгүй. Яагад гэвэл одоо боловсролд яригдж байгаа бүх асуудлууд яг боловсролын мөн чанар, агуулга энэ талаар биш. Ерөнхийдөө барилга байшин барих, сургууль цэцэрлэг барих, тий? За хөрөнгө оруулалт, гадаадын зээл тусламж гэдэг асуудлуудаар гадаадад хүүхд явуулах гэдэг ийм асуудлын хүрээнд яригдж байгаа болохоос яг одоо 10 жилийн сургуульд тийм ээ 1-р ангиас 12 дугаар ангид бид нэр ямар одоо агуулгыг ямар хүүхдүүдэд ирээдүйд бэлдэж байгаа асуудлыг ер нь ярьж байгаа байхгүй шүү дээ. Тэгэхээр энэ чухал асуудал мөн үү? Ерөөсөө чухал асуудал биш. Зүгээр ийм тунхаг болчихсон, ийм хайрцагцсан тэр лүү ерөөсөө шагааж үздэг үү? Ийм байдал үүсдэг. За тэгэхээр яг би хэрвээ ийм ярьж байгаад энийгээ тайлбарлах хэрэгтэй. Яагаад ийм байдал үүсчихэ? Тий, яагаад ийм байдал үүсчихэ юм бэ гэхээр боловсролын салбар, эрүүл мэндийн салбар хоёр бол одоо бид нар бүгдээр мэднэ. За ер нь эрх мэдэлтэй мөнгөтэй хүмүүс бол одоо гадагшаа яваад бие үзүүлчихдэг. Дотоодын эмнэлэг, дотоодын эрүүл мэндийн одоо системд хамрагддаггүй. Тийм үү? За яг шүдээ үзүүлж магадгүй. Ойр зур юм. Тэрээс биш ерөнхий асуудлаар бол дандаа гадагшаа яваал. За боловсрол яг адилхан. Хоёрын сургууль төгтөө өгчдөг. Эрх мэдэлтэй мөнгөтэй хүмүүс. Эсвэл гадаад сургадаг. Тэгэхээр эрх мэдэлтэй энэ улс орныг авч явах тэр хүмүүс өөрсдийнхөө асуудлыг Монголын системээр шийдэхгүй гадагшаа гараад шийдчихдэг учраас тэднэрт энэ систем нэг хамаатай биш. Өөрсдийнхөө сургалтын системд итгэдэггүй. Тий. Бод байдлаар мэдж байгаа шүү дээ. Ямар тэнийг болоод гадагшаа мөнгөний илүүдэд явж байгаа биш шүү дээ. Болохгүй болохоор л явж байгаа шүү дээ. Би ч гэсэн хүүхдүүдэд гадаад аль болохоор л одоо хувийн сургууль руу одоо сургаж амиа бодож байгаа шүү дээ. Хүн болгоо. Тэгэхээр юу гэсэн үг юм бэ гэхээр ерөөсөө боловсрол гэдэг имийг ингэж
худлаа ярьж энэ чухал гэж хэлчихэд гол асуудлуудаа яриад явдаг. Сая ерөнхий сайд одоо сайд болохынхаа өмнө одоо ер нь одоо хүний асуудал чухал, боловсролын асуудал чухал. Гэт ер нь одоо бараг л уяртал ярьлаа. Одоо дараагийн яг сайд тавьсан чинь боловсрол яасан. Зүгээр улс төрийн намуудын барьцаанд тавигдаад тэгэл Наранбаяр гараад ирлээ ш дахиад. Энэ Наранбаяр гэдэг хүн бол ерөөсөө сайд хийж чадаагүй. Юу сайд. Тэгэл одоо хэвлэл мэдээлэлээр янз янзын хүний толгой эргүүлсэн асуудал яриад. За тэгээ яг нь ер нь бол би бол сүүлийн үед энэ Наранбаяр гэж юм бэ гэдгийг нэлээд энэ тэнд ярьсан яриа мэрийг нь харж байна. Ер нь тийм хэл яриандаа итгэсэн шийдтсэн тийм улс төрч болъё гэсэн хүн юм шиг байна. Энэ хүний хэлж байгаа, энэ хүний хийж байгаа хоёр бол ямар ч холбоо байхгүй. Би тэгээ бас бодсон шүү дээ. Энэ хүн ер нь юу хийснийг мэдэхгүй л яриад байгаа шиг байна. Одоо сэтгүүлч мэтгүүлч янз янзын хүмүүсийг л асуухаар бүр ямар ч хинэггүй те ерөөсөө ингээд нөгөө угаасаа гэдэг шиг тэг ямар ч тийм эцсэн айсан булцсан шинжгүүгээр шууд өөдөөс харж байгаад ингээд хотоо ярьчдаг. Тэгэхээр би энэ хүн яг хийснээ нэг бол битгэхгүй байна. Эсвэл бол энэ аимшигт тавталж байгаа юм байна. Маш их эвдэрсэн хүн байна гэж би харсан. Тэгэхээр таны хувьд бол одоо боловсролын одоо салбарт маш хортой зүйлийг хийгээд байна гэж харж байгаа гэсэн үг. Гэхдээ одоо жишээлбэл сая бид нар мэдж байгаа шүү дээ. Ерөнхий боловсролын сургуулийн шалгалтын асуудлаар өчтөчнөө хэл ам боллоо. За багш нарын үйлдвэрчний энэ бол зүгээр хамгийн наазах юм. огцруулах гэж сая өөрөх хүчиг барьсан. Энэ бол хамгийн наазах юм. Тэгээ яагаад энэ хүчтэй нийгэмд ингээд энэ асуудал дэгдээ явчих вэ гэхээр энэ боловсролын системд болж байгаа энэ болохгүй байгаа юмнууд чинь яг нөгөө айл гэрийн одоо хүүхэдийн арьс махан дээр очиж мэдрэгдээд амьдрал ахуйтай шууд холбогдоод ирэхээр энэ асуудал босч шээ. Ер нь бол боловсролын асуудал ингэж одоо ийм хурц гарч ирэх магадлал их багатай. Яагаад гэвэл боловсролын асуудал бол системийн асуудал. Өнөөдөр бол боловсролд бол би хамгийн чухал юм бол багш гэж үздэг. Хэрвээ багш нар муу байх юм бол хэрвээ багш нар бүтээлч биш, санаачлагтай биш байх юм бол тэр боловсролд бол үнэхээр одоо амжилт гарах юм шиг нөхцөл байхгүй. Тэгээ багш нар муу байгаа нь багш нарын буруу биш. Энэ багш нар бэлтгэдэг систем нь өөрөө буруу. Тэ? Тэгэхээр одоо багш бэлтгэдэг системээ яах юм? За дээрэс нь эцгийнхээ яах юм? Энэ бүх юмыг хамтд нь системийн хэмжээнд өөрчлөх гэсэн улс төрийн зориг ирмэлзэл байх хэрэгтэй. Тим юм байхгүй. Бүгдээрээ хүүхдүүдэд хоёрын сургууль өгчин. Ер нь юмыг хөгжүүлнэ гэдэг чинь асуудал шийднэ гэсэн үг байхгүй. Боловсролд ерөөс асуудал шийддэггүй. Зүгээр л нэг юм ярьж яснаа өөр юм хэлээр дараа нэг юм ярьж яснаа дараагийн сайд нь өөр юм яриад ингээл явчихдаг. Одоо тэр нөгөө багшийн 45 хоногийн сургалт мургалт гэж ажлууд одоо нэлээд хэрэгжүүлж байгаа гэх. Тэгээд энэ сургуулийн менежментийг сайжруулах гэдэг дээр бас 1.2 тэрбум төгрөгийн одоо юу яригадаад байгаа шүү дээ. Мөнгөн нүүн асар их мөнгөн нүүн угаасан гэдэг. Тендер зарлалгүй шууд одоо 120 сургуульд 10-10-аар нь хуваарлж байрлуулсан гэдэг асуудал ус яригдж байгаа. Тэгэхээр яг одоо хэвлэл мэдээллээр ер нь одоо маш асар их мөнгө хөрөнгөөр одоо энэ хэвлэл мэдээлэл боловсролын яам ер нь үнэхээр тэгж их мөнгө угаадаг боломжтой тийм одоо их газар юм уу? маш их мөнгө урсдаг. Бат Эрдэнэ бол одоо сүүлд тэгж ярилцлага өгсөн байсан. Маш их мөнгө өргүү зардал гардаг. Ер нь би бол ажиглаж байна. Яаж энэ мөнгийг өргөх вэ гэдэг л асуудал боловсролын яамд боловсролын салбарт явагдчихэв. Гэхдээ сургууль дээр биш шүү дээ. Тэр гол тэр удирдах байгууллага тий тэр төрийн байгууллагуудад. Яаж энэ мөнгийг өргөх вэ гэдэг асуудал. Тэгээд тийм байхад багш нарын цалин нэмэхгүй. Тэ? За тэгээд бидний мэднэ яаж мөнгө өргөдөг юм бэ гэхээр маш том хурал хийдэг. Тэр бумаар үнэлэгдэг.
Дээрээс нь янз бүрийн багш нарын сургалт мургалт гээд баахан багш нарыг хотуудаас дуудаж авчраад өчигдөрхөн одоо төрийн ордонд багш нарын хурал хаалттай хурал болж байгаа шүү дээ. Багш нарын нөөц яасан гэлээ энэ их хурлын гишүүн нөгөө шинэ Монголын чинь захирал санаачлаад тэндээс юу ч гарахгүй. Тэг ийм их хурал хийдэг, ажил хийдгүү. Тэгээ ер нь бол би сая хэллээ шүү дээ. Боловсролд ямар их мөнгө өргөө зарагдж байна. Гэтэл энийг нэрээ юу? Нэрээ энэ яг хаана мөнгө зарагдж байгаа юм бэ гэж асуух хүн байхгүй шүү дээ. Энийн хойноос сонирх хүн байхгүй. Нэгдүгээр. Хоёрдугаарт энэ мөнгө яаж зарагдж байгаа нь бүгдээрээ нууц. Сая боловсролын сайдын энэ жил гаргасан тушаалуудыг үзье гэсэн чинь үзүүлэхгүй шүү дээ. Та тийм шаардлага тавьсан юм уу? Бид нар очиж одоо үзье гэсэн үзүүлээгүй бичиг өгсөн хариу байхгүй. Та ингээд одоо жишээ нь хурал зөвлөгөөнүүд дээр одоо айгүй их мөнгө үргэж чинь тэнд маш их төсөв явж гин гэсэн үг тий. Төсвөө ингээд төсвөлж ийн гэж. Та яг тийм хуралд бас өөрөө очиж исэн, оролцож исэн. Би оролцож исэн. Бүр очиж би хурал дээр нь одоо эсэргүүн үг хэлж тий. Та нар ингэж битгий худлаа хурал хийж та ямар зүр ашиггүйгээд одоо 3 жилийн өмнө болсон хурлын тэгээ 3 жилийн үйл ажиллагааг одоо тунхагласан бүх аймаг хотын одоо дарга нар ирээд тэгэл төрийн бус байгууллага хичнээнч байгууллага тэгэл мундаг том хурал хийсэн тоошин зочдуудад тэгэл одоо тэр ирж байгаа хүмүүсийг өдөр шөнийн хоолтой за тэгэл одоо бэлэг дурсгал өгөөл ингээл тэрнээс хойш юу сонсогдоо. Энэ том хурлуудын одоо тэр гол сэдв нь одоо энэ асуудлын ярьдаг систем нь юу вэ? Дандаа хүүхдийн сайн сайхан хэллээ гэж. Гэтэл тэр хүүхдтэй очих юм байхгүй. Гарсан үр дүн баг. Ерөөсөө л тэр нэрийн дор өөрсдөө мөнгө зардаг. Би хэлж штэ. Сургалт семинар гэдгийг жирийн хүмүүс бол одоо сайн юм хийж ин л гэж хүлээж авахаас өөр яах юм. Тэ? Гэтэл тэр сургалт семинар гэдэг чинь ямар ч үр дүн байхгүй. Баахан энэ тэрийг зохион байгуулж байгаа хүмүүсийн өдрийн хоол одоо тэр хурал семинар зориулж байгаа мөнгө төгрөгийг төсвөө суулаад явчихж байна. Одоо сүүлийн үед наран баярын үед бүр даварсан. Одоо төрийн ажлыг амралт сувилын газар очиж хийдэг байсан. За. Тий, амралт сувилын газар. Би Twitter дээр бичсэн. Одоо 10 хоног амралтын газар амруулад 844 сая төгрөг зарж шүү дээ. Багш нарыг уу? Өөрийнхөө ажилтнуудыг уу? Үгүй одоо сургалтын хөтөлбөр хийх нэрээр тэгээд амралтын газар аваачаад мэдээч хэрэг тэрэн дотор нь бол өөрийнх нь сонгуул юмд явсан одоо өөрийг нь дэмждэг янз бүрийн хүмүүсийн нэр сонсогдож байна лээ. Тий. Тэр нь бол одоо яг сонгуул тэгээд дараа сайд болсныхаа бараг маргааш шахуу тушаал гаргаад тэгэхээр ийм юмнуудыг нэг сонсогдохгүй байна. Бүх юм нууц. Тий. Би хотлоо яриаггүй шүү. Би тэгээ шүүхт өгцөн. Авилгатай тэмцэх газар шалгуулахаар. Тий. Бичиг баримтууд юуг нь өгсөн. Би тэр авилгатай тэмцэх газар бол тэр гал одрохын хоёрын одоо хамтарч хийж байгаа хулгайг би өгсөн. Нөгөө яригдаад байгаа 1.2 тэрбум. Авилгатай тэмцэх газар чи тийм юмны хойноос явдгүй юм бэл. Тэгэл нэг хүлээж авсан нэрээр байгаал байдаг. Одоо энэ их хурлын гишүүд нь тэр асуудлыг сөхөж явах шиг байна. Тэгэхээр тэр асуудал одоо биш юм аа гэхэд одоо гарцаагүй илэрнэ. Би тэрний хойноос дуусал явна. Яг юу болсон юм бэ? Та энэ талаар та бол өөрөө бүр шалгуулахаар өгсөн маш сайн мэдж байгаа байна шүү дээ. Энэ асуудлыг ярихын тулд ерөөсөө хувийн сургууль, улсын сургууль гэж яг ямар ялгаатай юм бэ гэдгийг эхлээд ойлгохгүй л энэ асуудлыг ойлгохгүй. За. Тий. Бид нар мэдж байгаа шинэ Монгол сургуулийн захирал Галбаатарх. Түүний эзэн нь түүний захирал нь бол одоо энэ Наранбаяр 8 жил хийсэн гэж байна. Тэ? Тэгэхээр хувийн сургууль, улсын сургууль хоёр бол газар тэнгэр шиг ялгаатай. Хувийн сургууль бол вакуумчсан орчин. Тэнд бол одоо улсаас бэлтгэсэн хамгийн сайн багш нарыг сорчлоод авчдаг. Мөнгөөр. Элсэлтийн шалгалтаар хамгийн сайн хүүхдүүдийг хамгийн их мөнгөтэй эцэг эхийн хүүхдүүдийн
одоо хүүхдүүдийг сорчлоод авчдаг. За магадгүй зарим сайн хүүхдүүдийг ингээд үн төлбөрийн багцахт ч юм уу ингээд сургуулийнхаа нэр хүндийг өсгөхийн тулд те. За ингэхээр улсын сургууль цаана юу үлдэх вэ? Ямар багш нар үлдэх үү? Ямар хүүхдүүд үлдэх үү, тийм ээ? За тэр хүүхдүүдийн эцэг эх нь ямар байх вэ? Хувийн сургуульд багш нараа хүүхдээ өгж байгаа эцэг эхнэр бол хүүхдийнхаа боловсролын төлөө бол бас бусдаасаа арай илүү санаа зовж тэрний төлөө арай илүү одоо боломжтой хүмүүс хувийн сургуульд өгч байгаа. Шинэ Монгол бол маш өндөр төлбөртэй. Тэгэхээр хэд үеийн төлбөр нь? Бидний мэдгүй нэмэгдээл явж идэг тэр зөндөл тэрний хойноос би ямар явсан биш. Зүгээр ер нь ингээд энэ асуудлыг дүгнж ярихад тэгэхээр улсын сургууль, хувийн сургууль бол одоо хүүхдийн тоогоор ялгаатай. Нэг ангид одоо 50-60 хүүхэд энэ хотын төвд 1-р ангид, 2-р ангид байна. Хувийн сургууль бол одоо 30-аас хэтрүүлэхгүй байхыг хичээдэг. Яагаад гэвэл тэнд хүүхэд болгонтой ингэж багш тулж ажиллахгүй бол хүн тэнд хүүхдээ өгөхгүй шүү дээ. Тэ? А 50-60 хүүхэдтэй сургуульд бол нэг хүүхэдтэй ажиллах ямарч боломж байхгүй. Тийм ээ? Тэгэхээр хүүхдийн тоо, за тэгээ орчин бас орно. Тэгэхээр орчны нэг айтайхан бүрдүүлээд ингээд за тэгээд дээрээс нь бол хувийн сургуулиуд янз бүр Охлог цэвэрхэн эрүүл ахуйн шаардлага хангасан гэдгээс ахуулаад тий. тийм чинь мөнгөөр авч байгаа юм чинь. Тэгээд цаашлбал одоо янз бүрийн гадна дотны дуртай хөтөлбөрөөр хэрэгжүүлдэг. Улсын одоо улсаас гаргасан хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа гэдэг нэртэй боловч цаана ингээ өөр одоо Кембриж гэж яваад байгаа шүү дээ. Гэх мэтлэнгээр ер нь хувийн сургууль, улсын сургууль хоёрын ялгаа бол газар тэнгис шиг ялгаатай. Тэгэхээр тийм вакуумчсан орчинд тэр сургуулийг авч явах менежмент тийм ээ? Тэр багш нартай, эцэг эхтэй, хүүхдүүдтэй авч явах тэр менежмент улсын сургуульд хэрэгжих ямар ч боломж байхгүй. Тийм үү? Улсын сургуульд яадгийг? Эцэг их нь сургуульд хүүхдээ өгөөл тэгэл ашгүйдэгээл хаяа штэ. Голдуу. Тэ? Багш нар нь яах вэ? Одоо захын сургуулийн багш нар болохоо байгаад хүүхдүүдтэй одоо мөнгөөр давтлага өгдөг. 50-60 хүүхдтэй ангид бол нэг бүрчлэн ажиллах боломжгүй учраас эцэг их нь гуйн тийм үү? Манай хүүхдийг нэг яагаад вэ шигээд. За дээр нь улсын сургуулиудын гадна бол ингээл хоцрогдлыг дамжих дамжаанууд гэдэг одоо нөхөх дамжаанууд гэдэг. Ер нь их өрөвдөлтэй. За тэгээд хүүхдтэй давтлага өгсөн улсын сургуулийн багш нар бол одоо хардуулан, сэрдүүлнэ тий? Янз бүр болно. Гэхдээ тэр чинь 50-60 хүүхдэд одоо нэг үрчлээ ажиллаж чадахгүй бас нэг давтлага өгөх маягийн юм хийхээс өөр аргагүй шүү дээ. Гэх мэтлэнгээр улсын сургууль одоо хувийн сургуулийн ялгаа маш их. За тэгэхээр юу болов гэхээр 1.2 тэрбум төгрөг гэдэг чинь хувийн сургууль дээр хэрэгжижсэн тэр сургуулийн менежмент юу байдгийг те энэ ямиг улсын сургуулиуд даваачиж хэрэгжүүлнэ гэдэг чинь зүгээр л өөр байна. Чи ямарч боломжгүй шүү дээ. Тэгж харагдахгүй юу? Тийм логик байна уу? За хэрвээ энийг ойлгохгүй байгаа бол энд итгэхгүй байгаа бол би бас нэг юм хэлмээр байна. Нийт улсын 750 сургууль байдаг гэсэн. Тийм. 750 сургууль нэг нэгэндээ өгчих туршлага байхгүй юм байна. Зөвхөн шинэ Монголын туршлага хэрэгтэй юм байна. Энэ арайч байгаа үстэй. Яагаад 750 сургууль нэг нөгөөдөө өгөх туршлага байдгүй юм. Уг нь улсын сургуулиудын туршлага улсын сургуультай хэрэгтэй. Яагаад гэвэл ижил орчин. Одоо туршлага гэдэг чинь вакуумчсан орчны туршлага жирийн одоо хөрсөн дээр байгаа одоо амьдрал хоёр чи ялгаатай шүү дээ. Тэгэхээр улсын сургуулиуд нэг нэгэндээ өгөх туршлага байхгүй болно гэдэг бол ер нь манай боловсрол ямар байгааг л харуулж байна. А энийг гал бадрах гэрхаа ажиглаад тэн дээр мөнгө хийж байна. Тэ? Наранбаяр энэ хоёр мөнгө хийж байна. Ингэж ойлгох хэрэгтэй. А хэрвээ
улсын сургуулиуд хэрэгтэй юм хийхээр байсан бол за тэгвэл хөтөлбөрийн хэмжээнд агуулгын хэмжээнд өөрчлөлт хийж байгаа бол окей. Гэхдээ сургууль болгон дээр биш. Энэ чинь нэг систем шүү дээ. Өөрчлөлт систем дээр явагдах болохоос биш сургуулиуд дээр явагдаж болохгүй. Хэрвээ сургуулиуд дээр гэж явал энэ мөнгө хийж гэнэ гэсэн. Одоо бол өөрөө бол ингэж л тайлбарласан шүү дээ. Сургуулийн судлалын хөгжлийн одоо тэр шинэ Монгол төв биш үү? Төрийн өмс байгууллага. Тэндээс бол одоо яг 120 сургууль өөрсдөө багш нар нь өөрсдөө одоо ингэж сургалт авъя гэж сонгосон гэдэг тайлбарыг бол Наранбаяр өөрөө Наранбаяр тэгж л яриад байгаа. Тэгээд тэр чинь ер нь бол тийм ямар ч одоо сийхгүй юу ч ярихад бэлэн л хүн юм байна лээ. Ер нь одоо бэлгийн морины шүдийг үзэхгүй гэж ярьдаг шүү дээ. Хүн юу ч өгсөн тэгэл баярлал авдаг үстэй. Тэ? За тэгээд тэнд нь тэр дотор нь бас одоо өөрийнх нь танил өөрийнх нь төлөө үг хэлчихээр сайхан байна гэд хэлчихээр ийм хүмүүс бас байж болно шүү дээ. Би зүгээр энийг нэг сургуулийн захирал юм уу багш нарын ярьдаг яриагаар нотлох ямар ч боломж байхгүй. Зүгээр энэ логикоор тий үнэхээр хувийн сургууль гэдэг маань улсын сургуулиудыг хөгжүүлчих тийм менежменттэй хүмүүс мөн үү? Ёстой биш байхгүй. таавал тэгж харж штэ тий. Үгүй одоо бодлоо би Наранбаяр гэж бодъё. Би тэр сургуулийн захирал байсан гэж бодъё. Би тэгэх юм бол яаж би бусад сургуулиудаас өөрийгөө илүү болгох вэ гэж бодно. Өрсөлдөө. Хувийн сургууль гэдэг чинь ашигын байгууллага байхгүй. Ашигын байгууллага шүү. Асар их ашигтай ажиллаж байгаа. Ер нь уул уурхаан дараагаар их уралд чар. Дандаа хувийн сургуулийн нөхдүүд сууж байгаа шүү бас. Одоо ер нь улс төрчид ч юм уу улсын хурлын гишүүд бүгд ямар нэгэн байдлаар сургуулиудтай холбоотой байдаг байгаа тань тий. Ерөөсөө энэ сургууль гэдэг чинь сайхан нэрээр амар мөнгө олдог газар байхгүй. Тэрнээс хүүхдийн боловсролын чиглэлээр тэднэрт биш дээ мэдэх юм байхгүй. Гал бадрах боловсрол мэдэхгүй. Би энийг олон удаа хэлж байгаа. Гал бадрах боловсрол мэдэхгүй шүү. Наранбаяр бүрч мэдэхгүй. Тийм учраас энэ хүн яг юу хийж байгааг мэдэхгүй сайд болонгуудаа хувийн сургуулиудыг цуглуулад хурал хийж ийн гэж бодлоо. Гэхдээ юу гэсэн үг юм бэ? Одоо тэгээ танихаар Наранбаяр боловсрал мэдэхгүй мөртлөө энэ ч одоо тэгээ боловсролын сайд байгаад шүү дээ. Тэгж болгож байна. Чинь Наранбаярыг боловсрал мэддэг гэдгээр биш. Эн чинь улс төрийн намуудын өгөө аваа төлөөс төлбөрт явж шүү дээ. Тэгээд хамгийн хэрэггүй ямаа өгж шүү дээ наа чинь. Би түрүү хэлсэн шүү дээ. Хамгийн чухал ямаа хүн намд өгөхгүй шүү дээ. Уул уурхай бол тэдний гараас гарахгүй шүү дээ. Тэгэхээр бодоод үз. Боловсрол хамгийн чухал, эрүүл мэнд хамгийн чухал гэж ярьдаг. Хутлаа л байхгүй. Одоо олон нийт бол ерөнхийдөө Наранбаярыг ч одоо маш их боловсралтай тий. Одоо мэдлэгтэй одоо сургууль мургуулууд ирчихсэн. Яг энэ боловсрал одоо тойрсон асуудлууд энэ дотор нь одоо галдан байсан одоо маш сайн одоо ажиллаж байгаа эерэг дүр бүтээж харагдаад байгаа шүү дээ. Би тайлбарлаа шүү дээ. Хувийн сургуулийн захирал байсан хүн бол зөвхөн яаж ашиг болох вэ? Зөвхөн өөрийнхөө сургууль руу харна уу гэхээс биш. Эргээд улсын сургууль руу хараад улсын сургуулиудыг сайхан болгоно гэж бодох уу? Хизэж бодохгүй шүү дээ. Тэр хувийн сургууль байгаа юу? Байгаа. Тэр хувийн сургуулиуд амжилттай хөгжих нь улсын сургуулиуд муу айх тусам илүү их мөнгө олно үстэй. Гэхдээ тэхүүгүй юу? Яагаад энэ жирийн үннийг те хүмүүс боддоггүй юм? Яагаад энийг асуудаггүй юм? Зүгээр л автоматар боловсролын системд ажиллаж боловсролын систем биш, бизнесийн систем шүү. Хувийн сургууль бол цэвэр бизнесийн байгууллага. Би ерөөсө одоо Наранбаяртай гал бадартай суугаад ярий. Тэд нар боловсрол мэдэхгүй. Боловсролын агуулга хөтөлбөр мэдэхгүй. Тий. Тэгэл Япон энэ тэндээс хүн авчраал тэгээд ингээд яаж хийж яагаад нэг хувийн аймыг тордоод амжилттай явж л байгаа бах. Гэхдээ би хувийн сургуулийн эсрэг биш. Хувийн сургуулиудыг тэр тээдэргүй нам төрөөс нь ингээд одоо ажиллаж болно гэж хэлсэн юм чи одоо тэд нар тэгэл ажиллана шүү дээ. Тэдний ерөөсөө буруу биш. Ганцхан улсын сургуулиудаа өөдөн татахгүй байгаа л асуудал. Нийт яг нөгөө Тэгээ улсын сургуулиудынхаа сайдын нөгөө хувийн сургуулийн хүнээр авчраад тавьчихар гэж чинь нөгөө чононд хонио хадгалуулна гэдэг юм болно үстэй. Одоо энэ хоёр яах гэж байна? Энэ хоёр цаашаа төлөлгөөтэй. Би одоо ингээл ярьж хэлж байгаагаас хараад байхад 2026 оныг боловсролын жил болгоно гэсэн. Тий, энэ хоёрын яриа.
Одоо юу их хөөхлэрийн хоёр нийлж хагаад ингэдгийн тэгдгийн гээл явна. Тэгээ босд нь бүгдээрээ боловсролыг хөгжүүлж байгаа байна. Одоо тэдэн сургууль барьж байна. Барилгын яам биш шүү дээ. Боловсрол гэдэг чинь яа харахгүй энэ боловсролын хөтөлбөр, агуулга, арга зүй ярьдаг газар байх хэрэгтэй. Сурагчид. Тий, мэдээж хэрэг сурагчиг бол хөтөлбөрийн хүрээнд хийгдэх асуудал. Тийм учраас энийг би бас хэлье гэж бодож ирсэн. Өөрөө сургуулийн нөгөө нэг менежмент гэдээ хоёлоо ярьсан шүү дээ сая 1.2 тэрбум тавьсан. Энэ асуудлаар ерөнхийдөө бол хөдөө орон нутгийн одоо тэр сургуулиудын менежмент тий одоо маш их сайжирсан гэж яриад л шүү дээ. Үгүй харин тий яриа бол одоо сайхан шүү дээ. Би Баянгол дүүргийн нэг сургууль дээр очиод асуусан. За танаа дээр ийм нэвтэрч яах нүггүй гэсэн чинь манай дүүрэг тэр чигээрээ нэвтрүүлээг бай гэж. Чи бүтэхгүй юм байлээ. Тэгээд оюуны ундраа сургуулийн захирал нэргүүд аваа илүү да. Асуусан чинь нөгөө мала марксизмаар марксизмаар заалахгүй гэдэг шиг тим юм гэж юу ийс ингэж ярьж ирсэн. Тэгэхээр одоо тэгээд тэрийг яагаад ирдэх юм бол? Яагаад ийм ингээл чөлөөтөө яваал мөнгө нь оруулаад мөнгө нь гараал тэгэл их хурал дэвшсэн шалтгаан нь энэ төсөлтэй холбоотой гэж ярьж л. Энэ амар сайн төсөл байсан гэдэг. Гэхдээ энэ төслийн тухай ярил л да. Яагаад энэ төслийн талаар бид нэр ингэж асуугаад ярьж олон нийтийн өмнө дэлгэцтэй ярьж болтгүй. Яагаад бүх юм ингэж хоорондоо яриад хийчдэг. Энэ төслийг ярил л да. Тий, юу хийгээд байгаа яри. Харин юу энэ боловсролын хөтөлбөр энэ төр бас юу болсон юм? Тэр будаа. Тэрийг бол одоо ярил энэ томцсон асуудал бол. Тэрийг бол сүүлд ирсэн. Одоо бол боловсролын хөтөлбөрийн төр бол одоо ёстой Наранбаяр бол ёстой жонхууг нь утгаад би ганцхан юм бил энэ жил 9 сарын 1-нд одоо хүүхдүүд сурах хүчгүй хичээл эхэлнэ. 1-2 дугаар ангийн хүүхдүүд лав. Боловсролын асуудлыг үнэхээр системийн хэмжээнд ярихын тулд одоо занд нь шатар үгэндээ одоо үнэнч байх юм бол энэ асуудлыг бүр тусад нь асуудал болгож тавиад энэ яамны сайдыг тий одоо тэр нэг явуулын хүмүүсээр ингэж одоо эсвэл энэ намын барьцаанд ингэж тавьдгээл зогсоомор байна. Ер нь тэгж ярих юм бол сүүлийн 10 хэдэн жилд бол миний одоо харснаар энэ хамгаалан шиг тий ер нь бас нэг юм хийчи эдгээр мэргэжлийн хүн биш ч гэсэн юм хийчи тэрнийхээ төлөө бас хүмүүстэй ажиллаж тий асуудал шийдвэрлэх гэсэн маш их идэх гаргасан. Даанч энэ олон жил болчихсон энэ юм чинь хөдөлж өгөхгүй цаг хугацаанд үнэхээр баригдсан. Болдгсон бол одоо энэ яамны сайд энэ эрүүл мэндийн сайдны шиг бол нэг 10 жилээр тавих хэрэгтэй. Тий яг тэр таарсан хүний тий энд одоо бас зүрх сэтгэлээ өгсөн хүний Наранбаяр бол одоо таарахгүй байна гэж үзсэн. Юу Наранбаяр энэ хүн чинь би хэлээд байна шүү дээ. Одоо шийдтсэн карьерист хүн юм байна. Зүгээр үг хэлээрээ л одоо дээшээ гарч яваа хүн юм байна гэж би харсан. Энэ хүнд боловсролын тухай 0 ойлголт. Бүр юу ч байхгүй. Наранбаярыг ерөнхийдөө ингээд одоо эрдэм номтой ёс зүйтэй хүн тий юу хийж байгаагаа хэлэхгүй чимээгүй хүн одоо ашиглаад дээрлэхэд байна энэ гэж одоо олон нийт хараад байгаа бас. Өөрөө хэлсэн шүү дээ. Одоо айгүй их юм хийж мэж гэл одоо шинжил явуулж яаг гэл хүмүүст ойлголцсон байна гэд. Гэхдээ тэгээ сая юу гэсэн. Болохоо байгаад ирэхээр өмнөх сайд руугаа бүх буруугаа чихэж эхэлж шүү дээ. За яг юу хийсэн л гэж ярих хэрэгтэй. Яг юу хийсэн. За хөтөлбөр ярив. За тэгээ. Би Наранбаярт мессеж өгсөн. За Наранбаяра чи энэ хөтөлбөр ялангуяа энэ СОБ-ийн хөтөлбөрийг одоо батлах гад өнөө маргаашгүй болцсон байгаа байхгүй юу? Өстө бүр яг хайрцаглаад ямар ч хүнд үзүүлэхгүйгээр нууцаар хийж байгаа. За чи энийгээ батлах юм бол хогч шүү гэж би бичсэн. Бүр аргаа бараад. Тий. Яагаад ерөөхдөө нууцаар хийж яах гэдгийг ярил л татдаг бол. Гэхдээ нууцаар хийж шинэ юм хийх чадвар байхгүй. Тэр нэг хууч юм а энэ тэндээс хуулаад тэгээд ингээд тэрийгэ тамга даруулаад тэг хүчээр тэрийгэ тулгадаг байхгүй. Тэрэндээ найдаад байгаа байхгүй. Одоо боловсролын яамнаас гарсан энэ одоо сургуулиудын боловсролын систем ч юм уу одоо энэ боловсролтой хамаатай одоо маш ганц хийцээ эерэг зүйл одоо танд харагдаж байгаа бодит тийм зүйл юу вэ? Мэдхгүй. Би тийм харахгүй байна. Чи эерэг зүйл нэг юм эерэг хийн гэж байхгүй. Тэг өөрөө маш их одоо ажил хийсэн л гэдэг байгаа шүү дээ. Яг юу хийсэн?
боловсролыг хөгжүүлнэ гэдэг чинь боловсролыг авч явж системийн асуудал. Тэгээ системийн асуудлыг өнөөдрийн улс төрийн тогтолцоо бол одоо энэ чинь тэгж ярих бол Наранбаярын ч бас буруу биш. Энэ хүн энэ нийгмийн одоо бүтээгдэхүүн тэр загвар одоо өөрийнхөө юм системийг өөрчилнө гэдэг бол ерөөсөө өдөржмийн гал унтрах асуудал биш. Системийн өөрчлөлт гэдэг бол одоо нүдэнд харагдахгүй, гарт баригдахгүй тий тэрийгээр одоо гайхуулж сонгуульд ялах боломжгүй тийм ажлууд байгаа байхгүй. Тэгээд маш их тийм заавал мөнгө үрсэн ажлууд биш. Жишээлбэл багшийн сургуулийн хөтөлбөрийг өөрчлөх хэрэгтэй. Багшийг өөрчлөхгүйгээр боловсрол ямар ч боломж байхгүй. Сайн сургалтын хөтөлбөрийн асуудал дээр би бас бичиг хичээл явуулсан. Ер нь сургалтын хөтөлбөр гэдэг бол төрийн бодлогын баримтчиг. Ирээдүйд хүүхдүүдээ яаж ямар хүн болох вэ? Бид нэр Монгол улсын ирээдүйд ямар хүмүүс авч явах юм, ямар чадвартай хүмүүс авч явах юм гэсэн баримтчиг байхгүй юу? Тэгэхээр энэ баримт бичиг маш ойлгомжтой, маш энгийн байх хэрэгтэй. Энийг хүмүүс уншиж бид нар юу зориод байгаа гэдгийг мэддэг байх хэрэгтэй. Тийм учраас эцэг их, багш, төр гурав тэр одоо баримт бичгэн дээр бичсэн зүйлийг гуруулаа гурван талаас нь одоо дэмжиж ажиллах ийм хэрэглэх бичиг баримт байх хэрэгтэй. Гэтэл одоо өнөөдрийн хүртэл сургалтын хөтөлбөрийг эцэг их уншдаггүй, ойлгодоггүй. Төрөөс энэ бичиг баримт эцэг их зориулж ийн гэж гаргадаггүй. Багш нар нь тэрийг хэрэгэлдэггүй. Яагаад гэвэл тэр нь алдаатай, тэр нь мэрэгжлийн чадвар байхгүй. Зүгээр дээрээс нь багш нарыг цалин энөх тий хянах янз бүрийн энийг хийхгүй бол тэгнэ гэдэг ийм аимшигтай бичиг болж гардаг байхгүй юу. Тэгээ яг багш нар чинь лай болж шít. Өөрийнх нь явуулдаг хөтөлбөр нэг тустай. Нөгөөх нь одоо бас хийсэн болохгүй гэсэн ийм хоёр концепттай явдаг шít. Хэдийнэ л ийм байсан. Энийг нэг болгох хэрэгтэй. Нэг болгоно гэдэг чинь сургалтын хөтөлбөр маш энгийн бичигдэх хэрэгтэй, ойлгомжтой бичигдэх хэрэгтэй. Тэгжээч хүн хэрэглэн шít. Тэгэхээр энийг ярина гэдэг бол өшнөө цаашаа садаалаад явах асуудал байна. Ер нь бол бид нэр юу ярих хэрэгтэй юм бэ гэхээр өнөөдөр бид нэр 21-р зуунд хүүхдүүдэд ямар чадвар хэрэгтэй. Тэр л боловсролын хөтөлбөрийн бодлогын гол байх хэрэгтэй. Гэтэл өнөөдөр яг л нөгөө урд нь юу хийжсэн тэрийг л нааш цааш нь болгоод шинэ үг хэл оруулж ирээд ингээд шинэ юм шиг харагдуулаад гаргадаг л ийм тогтолцооноос гарахгүй. Сурах бичгийн хувьд ч тэр тий. Хөтөлбөр муу бол сурахчиг муу. Тий. Хөтөлбөр ямар байна? Сурахчиг гэдэг чинь ямар хүмүүс өөрөөсөө зохиодог юм биш шүү дээ. Тэр чинь хөтөлбөрийн агуулга арга зүг шингээсээ хэрэглэгдэх хүн. Тий. Сурахчиг бол муу сайн байх нь хөтөлбөрөөс хамааралтай. Ер нь бол боловсролыг цааш нь авч явахад цоо шин хандлага хэрэгтэй болсон гэж би сая хэллээ. Тэгэхээр одоо бид нар мэдж байна бүтээмэл оюун ухаан өнөөдөр одоо сүүлийн үед одоо ямар хүчтэй бидний амьдралд орж ирж байна. Тэгээд бид нар ямар гоё юм бэ гэж бас бодож байна, тий? Бас муу юм дагуулж байна. Ямар ч байсан энэ бол хүн төрлөختний хөгжлийн нэг үе шат. Тэгэхээр хүссэн хүсээгүй ер нь одоо 21-р зуунд бол одоо 20 жилийн дараа, 30 жилийн дараа, 10 жилийн дараа бол бүх юм тийшээ явна. Тэгэхээр ямар чадвартай хүмүүс бэлтгэх ёстой. Тэр бүтээмэл оюун ухааны хийж чадах юмыг өнөөдөр сураад яах юм. Тэ? Тэгэхээр бидний чадвар бол бүтээмэл оюун ухаан хийж чадахгүй зүйл рүү чиглэх ёстой. Тийм чадварыг сургалтынхаа хөтөлбөрт оруулж багш нараа өөрчилж хөгжүүлэхээс өөр арга байхгүй шүү дээ. Тэгээ би одоо яах вэ одоо тэгэл өөрсдийнхөө хүрээнд ирэх намраас одоо 9 сарын дундуур ч юм уу өнөөгийн боловсролын тавьж байгаа шаардлага өнөөгийн боловсрол, боловсрол юу зориод байгаа юм? Бид нар хаана байгаа гэдгийг нэг 10 жилийн дараа 20 жилийн дараа 30 жилийн дараа бол бүх юм тийшээ явна. Тэгэхээр хүссэн хүлээгээгүй
томоохон хэмжээний нэг тийм ярилцлага тий арга хэмжээ болгоё гэж бодож байгаа. Сая бид нэр монгол хэлээр одоо хэл бичгийн монгол хэлний өдрүүд гэж болдог тэрүүгээр явууллаа. Маш чухал одоо дүгнэлтүүд гарсан. За тэгэхээр энийг үнэхээр одоо хүмүүс ажиглаж байна, харж байна. Одоо гайхаж байна. Би бол илүү өдрөөр харж байгаа гэж бодож байна. Гэхдээ энд бол нөгөө хэлний асуудлыг хариуцсан сайд юу ч дуурахгүй байна шүү дээ. Юу ч дуурахгүй. Хэлний асуудлаа бид нэр сайдад өгчихсөн. Сайдад өгчихсөн. Үгүй бид нар чинь сошиалаар нээлттэй явуулж байгаа шүү дээ. Тэ? Тэгээд хэлний асуудлаар юм чухал асуудлууд ярьж байгаа гэхэд тэр хүн үзэх ёстой шүү дээ. Тэ? Тэгэхээр Монгол одоо хэлний асуудлыг Наранбаярт даатгачихсан төрөхээр одоо тэгээд дараагийн сайд нь хэн би дахиад тэр нь даатгах юм шүү дээ. Тэг би тэр арга хэмжээнд бол ер нь хэлийг ингэж нэг хин нэгэн хүнд хин нэгэн байгууллагад даатгах боломж байхгүй. Энэ бол буруу. Тэгэхээр хэлээ хөгжүүлэх гэвэл бас өөр бодлого явуулах хэрэгтэй. Тэрнтэй адилхан боловсролын асуудлыг бид нар бас нухацтай ярих гэж бодож байгаа. Мэдээж нөгөө нэг хүүхэд эцэг эхчүүд одоо энэ боловсрал эн чи бас тэгээд нэг хүний амьдралын яг тэр нэг боловсрал үнцэнтэй мэрэгчлээ эзэмшиж олж авах хамгийн чухал одоо цэг байдаг эсэлтийн ерөнхий шалгалт. Сая үүнийг тойрсон асуудлууд нэлээд дийгдлээ. Яг уу сайд бол жил болгон л ийм юмнууд гарч идэг эсэлтийн ерөнхий шалгалтаар шүүмжил янз янзын юмнууд явж ил байдаг гэдээ өөрөө тэгсэн. Гэхдээ эмчлэх шиг бүр ингээд үйлдвэрчний эвлэлийн одоо багш нарын багш нар нэгдээд бүр ингээ боловсролын яамны сайдаа унгаая гэдэг өргөх бичиг барьтал бас өмнө нь бол ямар нэгэн сайд дээр асуудал гарч байгаагүй шүү дээ. Та энийг ер нь хэрхэн харж байна? Ээш тойрсон асуудлыг. Ер нь энэ системийн асуудал хамгийн наазах энэ асуудал ингээд хүмүүсийн арьс маханд тулаад ирэхээр энэ асуудалд бол одоо цочирдож байна. Тэ? За мэдээч хэрэг янз бүрийн сонирхолтой хүмүүс энийг бол бас эвэргэн эсвэл энэгээр ашиг хонжоо олж аавна. Энэ бол нин үгүй хэлэхэд тийм л байдаг. Тэгэхээр өөр яах вэ? Ямар ч байсан хүн болгоны арьс маханд тулаад энийг ойлгож авна гэдэг бол энийг мэдэрнэ гэдэг бол би чухал асуудал гэж бодож байна. За тэгээ энэ бол энэ жил арай дэндүү явчихсан. Бүр арай дэндүү. Энэ боловсролын үнэлгээний төв гэдэг газар энэ газар бол улс төрийн байгууламж болчлоо. За Наранбаяр сая сольсон. Өмнөхөн даргын. За өмнөх Ганбат гэдэг дарга нь бас одоо явдалтай нөхөр. Ерөөсөө энд чинь бас хинтигээс нэг дарга нь авчраа тавьчихсан байлээ гэж би сонссон. Тэгээд авилгатай тэмцэх газар одоо шалгагдаж ийсэн тэр үед өөрөө өргөдлөөгөө тэгээд зутаасан юм шиг байна. Тэгэнгүүт манай хүн өөрийнхөө намын ган туяач билүү тэр бүсгүйг авчиад тэн дээр тавиад авч байгаа байхгүй юу? Тэр нь боловсралтай юу ямар ч хамаавахгүй. Тийм хүн. Тэгээ би тэр хүнд чинь жишээлбэл одоо энэ PISA өнгөрсөн жилүүдэд ингээд үр дүн гараад Монголын боловсрал дүн тавиад гэсэн энэ жил ахаад PISA гээд тэр олон улсын байгууллагад 40-40 мөнгө зараад юу ч хийгээгүй мөртлөө дахиад тэр PISA-гийн шалгалтанд орж байгаа. Би тэгээд үгүй эн чинь жишээлбэл одоо унших чадвар бол олон улсын хэмжээнд маш их доор одоо дүгнэгдсэн. Тэгэхээр энэ хооронд юу хийвэ гэд бичиг энэ төр явуулсан чинь хариу өгөөгүй. Уулзъя гэсэн чинь уулзахгүй гэсэн. Аюу бас эвдэрч гисэн улс төрийн ашиг хонжоо ирсэн ийм л хүн гэж би харсан. Яа уулзахгүй байна? Үгүй би яаж мэдхий тэр хүнд надтай уулзаад хэлэх үг байхгүй шүү дээ. Тэ? Би энэ салбарт ч бас олон жил ажилласан. Би ер нь өөрийгөө боловсролын салбарын хүн гэж боддог. Тэ. Тэгээ би энэ асуудлаар яри уулзъя гэсэн чинь уулзаагүй. Тэгээ дөнгөж одоо дарга болсон хүн чинь бас нэг юм мэдээ тийм байхгүй. Ерөөсөө энэ улс төр чинь дандаа нэг эвдэрсэн намын далбаан дор орчихсан ийм хүмүүсээр ингээд нөхөгдөд яваад байна. Энэ болохгүй шүү дээ. Тэгэхээр энэ жил бол бүр ингээд өөрийн мэдлэгөө ингээд
явчлаа. Тэгээд тэрийг одоо янз бүрээр тайлбарлаж ярих гад тэгэл одоо хичээж явах шиг байна. Одоо нэг сурах бичгийн шинжилгээд одоо энэ дижитал гэ та яриад байсан шүү дээ. Тийм. Эдгээр нь одоо хурдтайгаар одоо ингээд өөрчлөх, шинчлэх ч юм уу тэдгээр асуудлуудыг хийхгүй бол манай боловсролын хөтөлбөр бас маш их хоцорлоо гэдэг асуудлууд бас эцэгчүүд их ярьж байсан. Тэгэхээр сургачгийн тухай ярих болоогүй. Би хэлж байна одоо сургалтын хөтөлбөрөө сайн ярих хэрэгтэй. Сургалтын хөтөлбөр бол одоо аимшигий. Тэгээ одоо эдгээр батлах гэдэг. Ямар сургалтын хөтөлбөр батлахтад ямар ажил хийгээд байгаа гэж харж байна. Үгүй одоо эдгээр чинь ингээд ажил хийсэн болоод ийм гарлаа, тэглээ, ингэх гэж юм гэсэн яриа л одоо явдаг шүү дээ. За яг тэр нь юу болоод байгаа юм? Ямар асуудал шийдсэн юм? Өмнө нь ямар байсан? Одоо яг ямар болж байгаа юм? Тэр тухай ярихгүй шүү дээ. Би тодорхой яриа, тодорхой уулзаа, тодорхой хэлэлцээг ингүүд өөрөөсөө хаалттай юм хийгээд байгаа гэж бодлоо. Ерөөсөө энд гар хурч болохгүй шүү л гэж байгаа. Тэгэл одоо бүр ёстой тэр муу юмдаа сайн гэдэг. Одоо тэгэл өчтөчнөө экспертизлэг ин мэрэгжлийн зөвлөлг ин тэгэл өөрсдийнхөө таньдаг мэддэг өөрсдийнхөө орчныхоо хүмүүсийг тавиал тэднэрээр шалгуулсан болол гар хэвсэг зуруулаад тэгэл батлаад тэгэл хүчээр дээрээс нь тамга. Тий. Ийм л юм дахиад явагдаж шүү дээ. Одоо яг явагдах гэж байна. Одоо тэгээ боловсролын хөтөлбөрийг шинчлэх ч юм уу боловсролын хөтөлбөрийг ер нь сайжруулахын тулд танд өөрт чи ямар бодол санаа нь? Энэ боловсролын үрээлэн гэдэг газрыг татан болгох хэрэгтэй. Тэнд цоошин боловсон хүчингүүдийг тавихгүй бол хэл устдаа хүмүүс тавихгүй бол он удаан жил болчихсон хүмүүс нөгөө л хийдэг юм аа л хийж байна. Тэгээ юм хэлэхээр хүлээж авахгүй. Тэгээ ерөөсөө нэг юм ялзарчихсан, эвдэрчихсэн. Тэгээ одоо тэдний буруу гэхэд бас хэцүү юм аа. Тэгээ болж гэн гэл сайд нэмэнд батлаалахаар тэр хүн чинь болж гэн гэл тэгэл одоо хийдэг юм аа гээл тэгээ сургалт семинар гээл худлаа үнэ юм хийгээл ингээл маш их хэмжээний мөнгө зараад идэл уугаал би хэлдэж шít. Одоо энэ боловсролын хүрээлэнд бол хичнээн мөнгө төгрөг зарддаг ямар ч хэрэггүй юмд тэрийг яаж барыдаа гэсэндээ янз бүрийн арга хэмжээ зохион байгуулалт төдөөгөр месэл яваал те. Тэгэл ажил. Тий. За одоо энэ боловсролын яам дотор бол одоо онцгой тийм хүмүүс байна. Тий одоо нэг оюун гэж хүн байгаа. Ер нь жилийн талыг гадаад өнгөрөөдөг. Тэгээ ер нь тэр хүнд олон улсын төсөл сонирхолтой болсон Монгол ерөөсөө сонирхолтой биш. Тэгэл олон улсын төсөл оруулж ирээл тэрийг хүчээр хийгээл Тэр нь хэрэггүй төсөл байна. тэр ямар ч хэрэг байхгүй. Тэгэхээр би ингэж ярихаар хүний эснийг үгүй үсгэж байгаа юм шиг болно шүү дээ. Тийм учраас би хэлээд шүү дээ. Энэ асуудлыг яг тухайлсан асуудал дээр ингэж ярихгүй бол хүмүүсийн дургу хүрнэ. Ер нь боловсролыг хөгжүүлэх чинь системийн асуудал гэж би түрүү хэллээ. Системийн асуудал бол хэн нэгэн хүн энийг яриад шийдчихгүй. Энийг улс төрийн хүслээр улс төрийн ирмэлцлэр тууштай ажиллаар л энэ шийднэ үхээс биш. Нэг сайд нь юм хийжсэн ч ирээд нөгөөх нь өөрчилждөг. Дараа нь ахаад нэг нь өөрчилждөг. Энэ бол зүгээр л боловсролд яаж хор хөрөх вэ гэсэн асуудлын гинжин урвал явж байна. Их амгалан сайдын үед ерөнхийдөө боловсролын энэхүү асуудлууд дээр ямар эерэг нөлөөнүүд ер нь гарч ирсэн. Би хэлж штэ тэр хүн нэг юм хийчихье гэсэн зүрх сэтгэлтэй л байсан. Тэр ямар чухал юм бэ те? За мэдээж хэрэг би хэлсэн штэ одоо энэ удаан жил болцсон энэ боловсролын систем юм яам тамгын газар одоо нэг төрийн албаны хууль мунд нь ягаад болохгүй мэсэг ажиллаас нь халж болдгоо те? Шинэ хүн оруулж ирэх боломжгүй гэдэг өчтөрчний юмнууд бол саадтыг болно шүү дээ. За тэгээд ямар нэг юм ихлүүлэхээр чинь цаг хугацааны хувьд бол бас амжихгүй тэгээд юмнууд орхигдсон юмнуудыг тэрийн цааш нь аваад явахын тулд авахаас илүү тэрийн нураагаад мухардуулаад би юм хийх гэсэн гэж бодоод шал буруу юмнууд хийгээд ингээл явж байгаа цаг үе өнөөдөр тохиож байна. Тэр хамгийн наад зах асуудал энэ шалгалтын асуудал. За тэгээ ер нь боловсролыг би хэлж штэ. Энэ улсын сургуулиудыг хувийн сургуулиуд барьж идэж байна. Энэ л би хамгийн оновчтой дүгнэлт гэж бодож байгаа шүү. Та бол өөрөө бас гадагшаа тутагшаа үйл ажиллагаа тий номын уулзалт их явдаг хүн шүү дээ.
Ерөнхийдөө олон улсын жишгээр боловсролын энэхүү систем одоо тий өндөр хөгжилтэй орнуудад бас ямар хөө идэм бэ? Тэндээс нь манайд бас гоё нэвтрүүлж болох, манай хөрсөн дээр бууж болох ямар одоо зүйлүүдийг арга хэлбэр, аргачлалуудыг бас та харж ирсэн. Үгүй би бүгдээрээ л харж байгаа. Одоо тэнд сураад ирсэн хүмүүс байж шээ. Дангаас та биш үү тий? Би чинь социализмын юм бүтээгдэхүүн. Тэгэхээр одоо Харвард, Кембриж гэл одоо сургуулийн дүүргээд ирсэн хүмүүс л одоо зарим их хурал муралд орцол явж шээ. Тэгэхдээ энэ хүмүүс ягаад чимээгүй байдгийг. Тэг надаас илүү тэр хүмүүсээс инициатив гаргах хэрэгтэй шүү дээ. Итгэх зүтгэл гаргах хэрэгтэй шүү дээ. Тийм учраас би харин намар тэр хүмүүсийг бүр зориуд өрий гэж бодож байгаа. Энэ боловсролыг бас жоохон яри нуцтай яри гэж бодож байна. Гадаадын юм ярил дуусахгүй шүү дээ. Бид нар энэ худлаагаас л гарах хэрэгтэй. Энэ худлаа лоодсон тий боловсрол эрүүл мэнд бол хамгийн чухал сэдв ээ. Гэхдээ гээд уул уурхаагаа ярьдаг. Гэхдээ гээд халамж жаа үзүүлдэг тийм ээ. Ийм улс төр боловсролын асуудал хэврээл байна. Бид нар одоо ингээд хувийн сургуулиуд нь одоо ингээд маш их мөнгөтэй одоо сургалтын одоо систем сайтай тий. Улсын сургуулиуд нь одоо ингээд арай буурай ядуудаараа одоо сургалтын системийг шинчлэгдэхгүй одоо хүүхдүүд нь одоо ингээд намар өөрсдийн гэсэн сурах хүчгүй ингээд сууж явах нь өөрсдөд нь хэрэгтэй гэдэг юм болов. Би тэр хэллээ шүү дээ. Хувийн сургуулиуд яагаад ийм сайн байна? Яагаад ийм их одоо нэр хүндтэй? Яагаад тэнд одоо хүүхдээ өгөх гэхээр одоо боломж муутай байна гэхээр улсын сургуулиуд муу байх тусмал тэдний нэр хүнд тэдний одоо сургалтын төлбөрөл нэмэгдээд байна. Тэгээд тэнд хүүхдээ өгж байгаа тэр зүтгэж байгаа хүмүүсийн буруу ерөөсөө биш. Ерөөсөө л энэ улсын сургуулиа хайчихсан өөрсдийнхөө хүүхдүүдийг бид рүү хэлсэн шүү дээ. Өөрийнхөө одоо хүүхдүүдийг хувийн сургуульд оруулчихсан хүмүүс чинь санаа амарчдаг. Тэгээ ямар нэгэн асуудал шийдэх сонирхолгүй. Тэгэл одоо сонгуулаа бодно. Тийм үстэй. Яаж одоо гой харагдах уу? Яаж дараагийн сонгуульд намаа ялуулах уу гэдэг асуудал нэг номер тулахаас биш. Боловсролоо үүдэн татъя гэдэг асуудал бол биш учраас өнөөдрийн тогтолцоогоор боловсролыг одоо хөгжүүлэх үүдэн татах ямар ч боломж алга. Улс төрийн тогтолцооны юм байна. Ерөнхийдөө бид нэр одоо эрдэм мэдлэгтэй болох сайн боловсрол эзэмших сайн хүн болохыг хэрэгтэй болох эх орноо хөгжүүлэх гэж баха ярьцгаадаг тийм. Ерөнхийдөө яг энэ боловсрол гэдэг зүйлийг энэ зүйлийн үн цэнийг та яг өөрөөр хэрхэн тодорхойлох вэ? Хэрхэн хэлэх вэ? Гэхдээ боловсрол гэдэг чинь ерөөсөө хүн сайн сайхан амьдрахад хэрэгтэй зүйлийг л эзэмшил гэсэн үг шүү дээ. Тийм үстэй. Өөр юу ах вэ? Тэгэхээр ганц хүн сайхан амьдрахгүй шүү дээ. Одоо нэг хүн гадаад дотоод одоо хамгийн мундаг мэдлэг аваад ирлээ ч гэсэн тэр хүний яс суртахуун ямар байх вэ? Тэр хүний энэ Монголдо байх одоо нийгэмшил нь ямар байх вэ? Хүмүүстэй яаж одоо хамтарч ажиллах вэ гэдэг энэ бүх юм чинь боловсролд хамаатай. Тэгэхээр ганц хүн бол эсвэл хэсэг бүлэг хүмүүс боловсралтай болох боломж байхгүй. Тийм учраас системийн асуудал гэж би ярьж байна. Тэгэхээр энэ системийг өөдөн татахад бид нэр эхлээд юу шийдэх үү гэдгээ бид нэр ярих хэрэгтэй. Энэ дээрээ нэгдэх хэрэгтэй. Яагаад ийм ажил хийж болдгүй? Тийм ээ? Нэрэл боловсрол эрүүл мэнд чухал юм бол хий л да. Тэг ярьж хаад хийдэггүй шүү дээ. Хийхгүй шүү дээ. Ихэнх гол шалтгаан тэндээ л байгаа шүү. Юу сая гутсан шүү дээ. Одоо энэ замд нь шатарч одоо ингээл нэг сайхан юм яриад тэгэл сайд тавьсан чинь байхгүй. Нөгөө л үлрээгаад. Нөгөө л намын эрх ашиг өөртөө одоо дараагийн сонгуульд ялах эрх ашиг тэр л болж шүү дээ. Энийг одоо ойлгож чадах юу байх вэ те? Энийг бүр хүмүүсийг ойлгохгүй болтол юм болгоцсон юм шүү дээ. Яаж ч үний яриад яаж байгаа байдлыг яриад нэг л ойлгож өгөхгүй шүү дээ. Одоо өөр чинь тэр санагдаж байгаа юм уу? Тэгж ерөөхдөө таны ярианаас нэлээ юмнууд ус ойлгож авчих шин. За юу вэ? Хоёлаа та яг төгсгөлд нь ерөнхийдөө нэг боловсролын хөтөлбөрийн талаар одоо цаашид нэг ингэмээр байна гэдэг. За би хэлсэн боловсролын хөтөлбөрийн талаар одоо тэр талаар ярих гэдэг бол ингээд том асуудал. Би ганцхан л юм хэлье. Бид нэр одоо боловсролын хөтөлбөрийн үзэл баримтлал гэдэг дээр
би бас их хамгаалалтын сайдыг бас оролцсон. За тэгээд би тэндээс бидэд одоо бас ярьсан хөөрсөн. Тэгээ нэг үзэл баримтлал гэж юм хийсэн. Яг ярьсан юмараа ингээ гараад ирэх байх гэсэн чинь тэндээс ерөнхийлөгч. Тэндээс одоо хинч үед ингээ янз бүрийн байдлаар ингээ тэрийг өөрчилдөг юм. Тэгээд нөгөө ярьсан юм чинь уцаад л нөгөө хууч юм руу ордог. Тэгэхээр би энэ тогтолцооч нь болохгүй шүү дээ. За тэгээ одоо байна шүү дээ. Одоо Наранбаяраас асууж болно. Үндэсний хөтөлбөр гэж байгаа. Наранбаяр байна шүү дээ. Боловсролын үндэсний хөтөлбөр гэж яг юу хэлээд байгаа юм бэ? Гэдгийг тайлбарлаж чадахгүй. Энийг юу гэсэн үг юм? Наранбаяр байна шүү дээ. Хүмүүнлэг ардчсан нийгмийг нэгдүгээр ангид багш яаж ойлгох вэ гэдгийг Наранбаяр мэдэхгүй. Галбаатарх мэдэхгүй. Би бүр яг тодорхой хэлье. Ийм имийг мэдэхгүй хүн бол боловсрол мэдэхгүй байна л гэсэн. Нэгдүгээр ангид арчлал гэдгийг юу гэж ойлгох юм? Хүмүүнлэг гэдгийг юу гэж ойлгох юм? Энэ хоёр мэдэхгүй шүү. Цэвэр бизнесмэнүүд хоорондоо холбогдсон одоо тэгээд эх жил боловсролын жилийг бизнесийн арга хэмжээ болгох гэж байна. Би энд дургу хүрээд. Тийм л.